За хилцэх асуудалтай холбоотой нэг санал байна. Гэхдээ яг нөгөө байнгын орооны хуралдааны хилцэх асуудалд аль биесээр ороогүй ч гэсэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор яаралтай учраас энэ асуудлыг хилцэх боломжтой эсэхийг бас тодруулж байгаа гэсэн үг. За би сая байнгын орооны хурлаас өмнө бас чатаар бас асуусан. Одоо яг энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг төслийг хилцэх гэж байгаа яг энэ цаг үед одоо болж байгаа яг энэ норг цэгмэн гэдэг байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн холбогдох залуучуудтай холбоотой энэ баримтлага хойшлуулшгүй гэдэг одоо ажиллагаагаар энэ ажиллагааг хийсэн гэж одоогийн байдлаар бол ойлгож байна. Тэгэхээр үүнтэй холбоотой нэгэнт манай байнгын орооны эрхлэх асуудал бол хүний эрх хэрэгчлөөний баталгаа, өмгөөллийн асуудалд ингээд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагааны гүйцэтгэл мөрдөн байцаалтын ажиллагааны асуудал гэдэг ийм асуудлууд байдаг. Тэгээ хэдийгээр энэ хэрэг дээр прокурор хяналт тавьж байгаа ч гэсэндээ бид нар тухайн хэргийнхэн тухай асуух гаагүй. Хэргийн процесс ажиллагаа нь өөрөө хүний эрхэд нийцж байгаа хэсэг талаар ийм мэдээллийг бол яаралтай холбогдох хэрэг бүхий албан тушаалтнуудаас авах юм саналтай. Тэгээд энийг яг аль бие усны хурлын хилцэх, байнгын орооны хуралцах хилцэх асуудалд оруулж болох уу гэж асуух гэсэн. За басан зэрэглэх гишүүнээ өөрийн чинь ярьж байгаа энд сэтгэл зовж байгаа бол зөв. Энд байгаа бүх гишүүд энэ мэдээллийг авсан бас сэтгэл зовж байгаа. Өөрийн чинь энэ чат дээр тавьсны дагуу хилцэх асуудалд оруулах гэхлээр нөгөө даргын дэрэгдэх зүйл одоо бол хоролдох боломжгүй байгаа. Нөгөө их хурлын дарга яг айлчлалт явцсан байж байгаа учраас энэ богинохон хугацаанд бид нар энэ хоролдуулж хилцэх асуудалд бол аль биесээр оруулах боломж үнэхээр гарсангүй цаг хугацааны үед. Тийм учраас би энэ дээр ямар саналтай байгаа гэхлээр бид нар хилцэх асуудлынхаа өрөөнд асуудлаа хилцчихэд тэгээд цагдаагийн удирдлагыг альбан бусаар өөрөөр хэлбэл байнгын хорооны гишүүд энд байлцж хагаад тэгээ мэдээлэл авчиг гэж байгаа. Тэгээд цагдаагийн газрын удирдлагатай холбогдсон цагдаагийн газрын удирдлага энэ дээр бол маш нээлттэйгээр бид нар хурж ирээд мэдээлэл өгөхөд бэлэн байна гэсэн. Тийм учраас өөрсдийнх нь энэний дагуу ийшээ өөрчлөсөн байж байгаа. Яг үнэ өөрийн чинь сая хэлж байгаа бас зөв. Гэхлээр энэ ч нөгөө бид нар хөндлөнгөөс харин улс төрийн нөлөөл оруулах ч юм уу ийм нөхцөл байдал үүсвэл наадах чи тэр залуустай бүр хүндрээ явчих болцсгүй учраас бид нар бол энэ дээр хараа хяналтаа тавиад хажуугаас ялангуяа хүний эрхийн хороо одоо өөрөө хүний эрхийн асуудал ярьж идэг хүмүүс учраас биднээс бол энэ хол зайтай биш хизээч бид нар энэ дээр анхаарлаа бол хандуулж явах хэрэгтэй. Тэгээ энэ удаа бол ямар ч гэсэн дууж авчираад мэдээлэлээ бид нар сонсох хэрэгтэй. Гэхдээ энэ бол одоо тогтсон практик биш шүү дээ. Нөгөө хуулийн хараат бус байдалд ялангуяа хууль хэрэгжүүлэх байгууллагуудын хараат бус байдалд нөлөөлсөн ийм нөхцөл байдал үүсэхгүй үүднээс албан бусаар мэдээлэл авах гэж байгаа шүү. За